За та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгах мэдчилье. 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод тэр дундаа тодруулж хэлвэл одоо Дархан хотын найрамдал талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ Европын холбооны өдөрлөг маань энэ жил Дархан хотод зохион байгуулагдах гэж байна. Бид ажлын хэсэг байгуулад миний бие ахлаад Европын холбооны элчин сайттай бид өнөөдөр 2 дахь удаагийнхаа уулзалтыг зохион байгууллаа бэлтгэл ажлынхаа хүрээнд. За энэ удаагийн өдөрлөг маань одоо орон нутагт анх удаа буюу Дархан хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна. За энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад орон нутгийн зүгээс аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, бусад зөвшөөрлүүд, за мөн урлаг соёлын гэдэг энэ олон арга хэмжээнүүд дээр бид бүхэн хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгаж хэлье. За өнөөдрийн манай хэвлэлийн хурал та бүхэнд мэдээлэл өгөх энэ хэвлэлийн хуралд Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд маань албан ёсоор оролцож та бүхэнд бас дэлгэрэнгүй юм мэдээлэл өгж байгаа ингээд эрхэм элчин сайдаа нэг бас микрофон дурья. To come today from Ulaanbaatar to Darkhan. Улаанбаатараас ирээд Дархан дээр та бүхэнтэйгээ уулзч байгаадаа таатай байна. Энэ анх удаа Европын өдрөлөг нь Улаанбаатараас гадна Дархан хотод Европын өдрөлөг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол болж байна. Тийм учраас та бүгдийг 5 сарын 23-нд аль болох олон хүмүүсийг уурж оролцож гэр бүл найз нөхдөдөө оролцохыг хүсэж байна. Европын өдрөлгийн дэлхийд даяар улс орнуудад өргөн тэмдэглэгддэг. Тэгээд Европын холбооны Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар нь мөн энэ өдрөлгийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ Европын өдрөлгөөр бид Европын холбооны гишүүн орнуудын талаар танилцуулах мөн оршин суугаа төлөөлөж байгаа улс орондоо хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгдөг. Энэ арга хэмжээг бид Дархан хотын төвд найрамдал талбайд хийхээр төлөвлөж байна. Гишүүн орнууд маань бүгдээрээ ирж асартай байлна. Түүн дээрээ одоо өөрсдийнхөө альва нөгөө болон танилцуулах юмудаа тавина. Энэ дээр болохоор Европын холбооноос санхүүжилттэй хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд болон нүүбийн байгууллагууд болон хамтарч ажилладаг төсөл хөтөлбөрүүд өргөнөөр оролцсон. Өдрийн 11 цагаас оройн 5 цаг хүртэл бүтэн өдрийн хөгжилтэй арга хэмжээгээр 4 өдөр байх болно. Түүн дээр янз бүрийн арга хэмжээ танилцуулга, төсөл хөтөлбөрийн танилцуулга, хоол хөгжим гэх бүтэн хөтөлбөртэй байх болно. Мөн Дарханд хэрэгжиж байгаа зарим нэг төслийг та бүгд Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж байгааг бас мэдээж танилцуулах болно гэж байна. Гэр бүлүүд болон хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулна. Европын холбооны улс орнуудын онцлог, хоол, хүнс, мөн хөгжим, дуухуур тэгээд хөгжөөнтэй арга хэмжээнүүдийг бүтэн өдрийн турш зохион байгуулна. Дархан хотод хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн ажлын байранд тэгшэрхийг хангах төслийг төслийн нээлтийн арга хэмжээг хийнэ. Өнгөрсөн жил бид Европын өдрөлгийг Улаанбаатар хотод үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн. Энэ нь гэр бүл оролцож байгаа хүмүүсийн хөгжилтэй сайхан арга хэмжээ болсон. Энэ жил Дарханд хийх гэж байгаа нь бас маш та бүхнийг сайхан өнгөрүүлэх боломж болно. Ойрын аймагуудад урлаг хургуулсан байгаа. Тийм учраас машинаар яваад ирэх боломжтой хүмүүсийг амралтын өдрөө ирж өнгөрүүлж Европын өдрөлөгт оролцоосоо гэж урьж байна. Нэмжлэхэд Европын холбоо нь 27 гишүүн орнуудтай. Тэр гишүүн орнуудын соёл, заншил, хоол болон түүний талаар та бүгд мэдлэгтэй болоосоо тэгж танилцах боломжтой болно. Тийм учраас та бүгд Европын өдрөлөгт өргөнөөр оролцож мөн найз нөхөд хүмүүсийг өргөнөөр урьж оролцохыг урьж байна. За элчин сайд маань энэ Европын одоо өдөрлөгийг зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд эрхэм одоо бас хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс энэ 5 сарын 23-ны өдөр 11-ээс 17 цагийн хооронд бүтэн өдөр найрамдал талбайд болох энэ арга хэмжээг бас нийтэд түгээж өгөхийг хүсэж байгаа манай ажлын хэсгийн зүгээс. За энэ үеэр бас сая элчин сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд энэ Европын холбооны одоо санхүүжилттэй хэрэгжиж байгаа бас олон төсөл хөтөлбөрүүд за мөн
энэ залуучуудын, эмэгтэйчүүдийн бас хөгжлийг дэмжих энэ төслийг хариуцж ажилладаг ийм одоо бас мэдээллүүд за мөн хүүхэд залуучууд оюутан сурагчдад Европын холбоонд бас суралцахад шаардлагатай энэ мэдээллүүдийг нэг дороос өгөх ийм бүрэн боломжтой. Мөн одоо энэ Европын холбооны визтэй холбоотой, визийн зохицуулттай холбоотой маш олон мэдээллүүдийг нэг дороос зөвхөн одоо соёл урлагаас гадна энэ боловсролтой холбоотой, боловсролын бас мэдээллүүдийг хүсэж байгаа энэ олон одоо иргэдэд энэ мэдээллийг бүрэн түгээх юм боломжтой байгаамаа. Тэгэхээр дарханчуудыг за мөн одоо ойрын аймагуудын ер нь одоо тэр дундаа энэ ойрын аймагуудаас хүрэлцэн ирэх боломжтой энэ амралтын өдөр тохиож байгаа боломжтой хүн бүхнийг бас энэ өдөрлөгтөд оролцож дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч Европын соёлтой, Европын одоо холбооноос санхүүжилттэй олон төсөл хөтөлбөрүүдтэй бас хамтарч ажиллах энэ боломжуудыг талаар мэдээллийг авах юм өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.